За үзэгчдээ дараагийн мэдээллийг хүргэе. За эрүүл мэндийн яамны сайдын энэ онд гаргасан совлох үе их барих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэмээх тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд совлогч, их баригч, тусгай мэрэгжилтний мэрэгжлийн үйл ажиллагааг дэмжих зорилготой бас аяныг явуулж байна. За энэхүү аян нь бол одоо энэ оны 4-р сарын 1-ээс эхлэн 10-р сарын 1-ний өдөр хүртэл одоо бүтэн 6 сарын хугацаанд үргэлжилнэ. За тэгвэл яг энэ аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн 7-р хороонд байрлах Инх Сүндэр өрхийн эрүүл мэндийн төв за хорооны иргэддээ альва өвчлөөс өршлөн сэргийлэх цогц үзлэг шинжилгээг бас өн төлбөргүй явуулах энэхүү ажиллагааг амжилттай явуулж байгаа талаар мэдээллийг үргэлжлүүлүүлээ авч үзнэ. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг дээр болохоор хүмүүс ард иргэдийг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах хамгийн гол чухал зүйл маань тэр үүнд одоо совлогч нар маань ямар үүрэг гүйцэтгэх юм бэ гэдгийг бас харуулж байгаамаа. Манай Сүхбаатар дүүргийн 7-р хорооны өрх маань 9564 хүн амтай 2701 өрхөд одоо бид нар бол багаар үйлчлдэг байгаа. За тэгээд нийт одоо бид нар энэ үзлэг шинжилгээнд артерийн гипотенц болон чихрийн шижин илрүүлэх юм одоо урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд нийт 6130 хүн хамруулах ёстой. За үүний бид нар хамруулахаас бид нар 80% нь бол энэ жилдээ багтааж хамруулах хэрэгтэй юм зорилттой ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар бол манай өрх нэг 40% нь хамруулсан явж байна. Хагасчлын байдлаар бид нар 50-60% хүрэх зорилттой ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагаа маань болохоор ер нь бол өдөр тутам байнга явж байдаг. Жишээ нь одоо манайх одоо 9500 хүн амтай хэд жилд одоо чихрийн шижингээр шинээр илрүүлж байгаа бол 15-аас 20 хүн шинээр илэрдэг. Энэ бол маш өндөр тоо. Тэгэхээр бид нар жишээ нь шийдэн илрүүлэхийн тулд бид нар хүмүүсийн өндөр жингийн үзэж байна. Захын судсан глюкозыг тодорхойлж байна. Тэгээд үүний үр дүнд бол энэ хагасчлын байдлаар бол бид нар 4 хүнийг бол яг бид нар өөрсдийн урьдчилан сэргийлэх үзлэгээр бол илрүүлсэн байгаа. Яг хагасчлын яг өнөөдрийн байдлаар бол 6 хүн яг чихрийн шижин мочноор онцлогдсон байгаа. Тэгээд хүмүүс ер нь энэ үзлэг шинжилгээнд бол байнга тогтмол хамраж явах хэрэгтэй маа гэж хэлэх гээд байгаа. Инх Сүндэр өрхийн эрүүл мэндийн төв нь 1999 онд байгуулагдсан 2006 оноос өрхийн эрүүл мэндийн төвийн өөрийн байр ашиглалтанд орсноор эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Инх Сүндэр өрхийн эрүүл мэндийн төв одоогоор 5 эмч, 5 совилогч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан нарын бүрэлдэхүүнтэйгээр Сүхбаатар дүүргийн 7-р хорооны 2701 өрхийн 9154 хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн үйлчилж байна. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад совилогч, их баригч, тусгай мэрэгжилтний үүрэг нэртэй зохион байгуулагдаж байгаа аян 10 сарын 1-ний хүртэл үргэлжлэх юм. Тиймээс иргэд өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвд очиж аливаа өвчлөөс урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоонд идэвхтэй хамрагдахыг сануулсан юм а. Мөн Инх Сүндэр өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон COVID-19 цар тахлын үед хүн бүр амны хаалтаа зүүж хэвшихийг уриаллаа. Монгол улсын шадар сайд улсын онцгой комиссийн дарга Инх төвчин даргын баталсан амны хаалтаа зүүцгээ аяныг 2020 оны 4 сарын 13-наас 5 сарын 31-ний хугацаанд өрнүүлж байгаа. Энэ аяны хүрээнд бүх иргэдээ COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хамтдаа сэргийллийн өрөөндөө амны хаалтаа зүүцгээ гэсний аяныг өрнүүлж байна. Ингээд бүгдээрээ амны хаалтаа зүүцгээе. Амны хаалтаа